1919-50 мэдээллийн лавлах утас такси дуудлагын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Гэтэл дуудлагын үйлчилгээний тарифтай холбоотой асуудлаар шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас такси дуудлагын компаниудад санамж хүргүүлээд байсан. Үүнтэй холбогдуулан 1919-50 лавлах такси дуудлагын үйлчилгээг 1819-50 дуудлагаар үзүүлэхэр болж такси үйлчилгээний компаниудын стандарт болон бусад асуудлуудын талаар шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай хамтран ажиллагаар боллоо. Манай такси дуудлагын төв нь цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай дугаарын төлбөргүй 1819-50 өнгөө утсаар такси дуудлага үйлчилгээг явуулж байна. Нийслэл хотод такси хүртээмжийн асуудал өндөр тавигдж байгаа нь бид төрийн байгууллагатай хамтарч такси хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр санал бодлоо илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай компани зүгээс стандарт шаардлагад нэгдсэн хувийн автомашинтай иргэдийг одоо бүртгэж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас 6 асуудлыг такси үйлчилгээний компаниудад тавьж, үйлчилгээ эрхэлдэг 8 компани төлөөлөл болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, такси үйлчилгээний компаниудад тулгамдж байгаа асуудлыг сонсож, үйлчилгээний стандарт, такси үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээнээс салгах зэрэг асуудлаар хэлэлцээр хийхэр боллоо. Энэ такси стандартыг бид нар өөрчлөх ёстой гэж харж байгаа. Такси өөрөө нийтийн тээврийн нэг хэсэг юм а гэдгээр одоо дамжуулаад төрөөс такси компаниудын хөгжих боломжийг одоо үнэхээр хаачаад байна гэж шударга өрсөлдөөн хэрэглэгчид төлөө газар харж байгаа. Одоо өнөөдөр Монгол улсад бас л тодорхой хэмжээнд энэ цахимаар такси дууддаг систем ч өөр аппликейшн хэлбэрээр ороод ирчихлээ шүү дээ. Энийг ч гэсэн такси компаниуд өөрсдөө хөгжүүлэлтэй. Энэ чинь өөрөө хэрэглэгч рүү өгж байгаа маш их хэмжээний сонголт واخгүй. Хэрэглэгч шаардлагатай бол ингээд дугаараар такси дуудаг. Шаардлагатай бол төлбөр төлөхгүйгээр аппликейшнээр дуудаг те. Хэрэглэгч рүү сонголтыг өгж гинэ л гэдэг чинь өөрөө тухайн хэрэглэгч одоо сэтгэл ханамж өндөртэй байх юм л нөхцөл байдал واخгүй. Нэг талдаа хэрэглэгчийн эрх ашигч, нөгөө талдаа бизнесийн өрсөлдөөний асуудал яригдж байгаа учраас тэнцвэртэй байх нь зүйтэй. Ийм шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас такси үйлчилгээний компаниудад холбогдох асуудлыг зөвшөөрсөн, шийдвэрлэж хэрэглэгч, бизнес эрхлэгч үйлчилгээний газруудын дундах зөрчилдөөнийг шийдвэрлэхээр болсон юм а.